Мадрид 16-ны биелэгсэн өдөр Завхан сумынхаа нийт уугуул суугуул иргэдийнхээ дунд нэгдсэн зулгалтын арга хэмжээг бол одоо Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Тэгээд энэ үеэр бас одоо Ус аймгийн Завхан сум одоо засаг даргын тамирын газар мөн одоо Улаанбаатар хотох нутгийн зөвлөл ингээд хамтран зохион байгуулж байгаа энэ сарн нэгдсэн зулгалтын арга хэмжээ өргөн дэлгэр болж байна. Тэгээд өдөрт 5 хүндээ бас одоо нутгийн зөвлөлийн дараах аюулчийн бимбас өрдөө уулзж байна. Санд энэ өдрийн төргий. Баярлалаа өдрийн төргий. За энэ өдрийн үйл ажиллагааны талаар бас та нэг сайхан товчхон мэдээлэл өгчөөж ер нь ямар хэмжээтэй болов ер нь оролцоо хэрэг байна энэ талаараа. За Завхан сум маань өөрөө харьцангуй ер нь бусад сумдаас харьцангуй нэг шилжиж явсан иргэд нь нэлээд жин дарж байгаа сум. Маш олон хүн шилжиж явсан. Тэгээд ковидтой холбоотой сүүлийн 5-6 жил бид нар ер нь энэ золгоотын арга хэмжээ хийгээгүй. Энэ удаагийн арга хэмжээ бол ер нь их хөрөнгөлтөр боллоо. Бидний одоо тооцоолж яснаас ер нь давлаа. Тэгээ маш олон сайхан нутгийн азаа буурлууд, ах トゥ нар найз өхд маань уулзаж инээлтсэн дандаа амны үлгтэй сайн сайхан үг ярьсан сайхан орой болж өнгөрж байна. Одоо удахгүй дараагийн арга хэмжээ нь бас эхлэх гээд байж байна. Бид хэд энэ арга хэмжээгээ нөгөө хоёр хувааж хийж байгаа. Залуучуудын арга хэмжээ маань нэгдүгээр хэсэг, дараагийн бас арай нэг харьцангуй чөлөөт залуучуудын арга хэмжээ маань хоёрдугаар хэсэг гэсэн юм маягтай байж байна. Тэгээ нэгдүгээр арга хэмжээ маань өндөрлөөд хоёрдугаар арга хэмжээ маань эхлэж байгаа энэ үед одоо хэдүүлээ ярилцаа сууж байна да. За өнөөдөр бас одоо шинэ нутгийн зөвлөлийн одоо бүтэц бүрэлдэхүүн маань өнөөдөр бас одоо энэ сайхан ажлыг зохион байгуулахад одоо гол үүргийг голчлон оролцож байгаа та бүхэнд бас энэ ташрамд бас баярлалаа хэлээ. Тэгээд нийт одоо бас төрөлх нутгийнхаа 100 жилийн үед бас та бас томоохон бүтээн байгуулалтуудыг хийж байхаар бас төлөвлөж энэ тухайг бас нэг сайхан ярьж байна. Одоо 100 жил гэдэг чинь тэгээд одоо хүн болгоны толгойд 100 гэдэг тоо өөрөө аюу их том тоо. Хоёр тэгтээ ингээд нэг багтах юм багтахгүй юм гэдэг тоо. Тэгэхээр энэ 100 жилийг одоо үзэж байгаа амьд сэрүүн байгаа энэ улсуудын хувьд бол их ажил бүгдээ өргөн царгууртай байхгүй юу. Тэр хүн болгон ийшээ одоо юу гэдэг нутг руугаа нэг ингээ эргээд харж байгаа хол яваа улсууд нь нутаг орондоо ажиллаж амьдарч нутгаа сахин буураа сахиж байгаа улсууд минь юу илээ гэж бодож байгаа юм их үеэлтэй. Тэгэхээр одоо бүтээн байгуулалтууд маань өргөн дэлгэр явах бах. Орон нутгаас бас нэлээд олон ажил төлөвлөсөн байна. Иргэдийн одоо амжиргаа хуу, үзэл санааны өөрчлөлт ингээд нэлээд олон ажлууд байна. Тэгэхээр энэ ажлууд нь бол явдгаараа явах бах. Гол онцлог нь манай энэ орон нутгаас шилжсэн болон за одоо амьдран суугаа хүмүүс ер нь нийтлэг нэг юм нь болохоор энэ байгаль орчинд нэлээд анхаарал ихсэн зорилт тавьчих. Тэгэхээр олон нийтийн хандив тусламж, төрийн дэмжлэгтэйгээр бид нар Завхан 100 мянган мод гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлээд одоо хуучин Завхан сум маань одоо ой бургасан шугуутай, айл харагддаггүй, тэмээ харагддаггүй ийм том зурвастай шугуутай газар байсан. Энийгээ эргээж одоо сэргээе гэдэг дээр нутгийн зөвлөл, орон нутгийн шинэ удирдлагууд, нутгийн иргэд, хол ойр ажиллаж амьдарч байгаа хүмүүс одоо бүгд дэмжиж энэ ажилд оролцсон гэсэн юм гол зорилготой байгаа. Бусад одоо томоохон бүтээн байгуулалтууд мэдээж явахаас аргагүй энэ ажлууд нь амжилттай сайхан явах бах. Хүмүүс маань бас харьцангуй давуу тал болчиход байгаа юм чинь нэг олон шилжилт хөдөлгөөн одоо өөр тийш их олон шилжсэн хүмүүс байна гэдэг нь маань эргээд нутагтаа бүгдээр очих гэж сэтэл бодож байгаа. Тэгэхээр магадгүй бид нар илүү их бүтээн байгуулалт бас илүү их хүмүүсийн одоо анхаарлаас өөр чиглэлийн их олон янз янзын ажлууд хийх болов гэсэн зорилготой байна. За нийт одоо төрөлх нутгийнхаа уугуул болон суугуул иргэдээ бас энэ сайхан үйлчлэгээ дэвшүүлээд их сайхан үргэлжлэгийг дэвшүүлж байна. Энэ нэвтрүүлэг маань одоо хизээ гарах вэ? Өмнө гарах вэ? Дараа нь гарах вэ? Тий одоо тэгээд нутгийнхаа ойд оролцох гэж байгаа, бодитоор оролцож байгаа, тодорхой үр дүнгийн төлөө явж байгаа. За ялангуяа одоо нутгийн ойд зохион байгуулах ажил бол орон нутгийн удирдлагууд дээр хүсээгүй ирдэг. Тэгэхээр энэ ажилд одоо идэвх ажиллаж байгаа. Энэ ажилд идэвх санаачлаг гарган одоо ачааны хөндийг мөрөн дээрээ өөрөөр болсон шинэ одоо удирдлагууд, дүү нартай, ахмадуудтай, тэнд амьдран суугаа бүх хүмүүстээс амжилт хүсмээр байна. За дээрээс нь нутаг орныхоо төлөө санаач хилээж явдаг, нэг тэрвийнхээрээ нэг тусалчих юмсан гэж бодож явдаг. Бас оюуны хүч, биеийн хүч одоо юу гэдэг юм бүхэл чадлаараа одоо юу байвал түүгээрээ гэдэг шиг өгийг бол ганцаасаа үзийг бас сохроосоо гэдэг шиг энэ одоо ажилд хичээнгүүлэн оролцож байгаа бүх хүмүүст амжилт одоо аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээ бүгдээрээ нэгдмэл нэг санаатай, нэг сум, нэг 100 жил
дараагийн 100 жилийн мөчлөгийг эхлүүлэхийн төлөө хамтдаа хичээе гэж хүсэн ирээё. За ингээд одоо нутгийн зөвлөл одоо сум орон нутаг ингээд хамтарсан зүтгэсэн энэ ажил маань одоо бас өргөлдөн хүрхийн сайхан хөрөөлийг дэвшүүлээ. Тэгээд та бүдний ажил бас одоо ингээд бас хүссэн хэмжээнд хүрнэ гэдэгт бид бүхэн итгэлтэй байна. Ингээд та бүхнийг бас өргөлдөн нутгийнхаа 100 жилийн өөд бас идэвхтэй оролцоорой гэж уриалж байна.